Сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчдээ. ESPN телевиз 2014 оны 1-р сараас эхлээд Монголын 10 байт боулингийн холбооны үндэсний лигийн авраг шалгаруулах тэмцээний бичлэгийг сар бүр үзэгч спорт сонирхогч та бүхэндээ төлөвлүүлэхэд бэлэн болж эхнийхээ нэвтрүүлгийг та бүхэндээ өргөж байна. Монголын 10 байт боулингийн холбооноос 2011 оны 1-р сараас эхлээд боулингийн үндэсний лигийн авраг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Энэ удаад энэ оны тэмцээн маань 35 дахь удаагийн лигийн тэмцээн байгаа. Тэмцээнийг хүрхрээ брэнд ивент гэж тэтгэх болсон таатай мэдээг боулинг сонирхогч та бүхэндээ бас дуулгахад таатай байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Парк Хаусын боулинг төвд болсон үндэсний лигийн 35 дахь удаагийн тэмцээний бичлэгээс та бүхэн харж байна. Энэ удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн дээд зэндаа буюу 1-2 дугаар зэрэгтэй тоглогчид спортын дид мастерууд оролцсон ангилал. Дэлгэцнээ та бүхэн үндэсний лигийн авраг шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн дээд зэндааны шигшээ тоглолтын хэсгээс харж байна. Дөрвөн ёсоор бол хэдэн тоглогч оролцсноос шалтгаалan шигшээ тоглолтод тоглох тоглогчдын тоог тодорхойлдог байгаа. Энэ удаагийн тэмцээнд бол 5 тоглогч шигшээ тоглолтын шалгаран үлдсэн. Дэлгэцнээ спортын 1-р зэрэгтэй тоглогч Цэдэн Дамбагийн шийдэлтэй хэрхэн гүйцэтгэж байгааг харж байна. Өнгөрсөн оны үндэсний лигийн тэмцээнд 1 удаа үзүүрлэж 2 удаа 3 дугаар арт шалгарсан ийм тоглогч. Энд дэлгэцнээ Магсар Жалам, Улаанбаатар Цахилгаан дүүх сүлжээ төрийн өмчт компани тамирчин спортын 1-р зэрэгтэй. Улсын авраг шалгаруулах тэмцээний хос тоглолтын ангилалд бас медальтай шалгарч ирсэн ийм тоглогч. Цэдэн Дамба сая страйк авсан байна. Энэ улаан өмсгөлтэй сая шийдэлт хийж байгаа тамирчин бол боулингийн спортын дид мастер Жамсын Содон дорж гэж тоглож байгаа. Шансааны үзүүлэлт өнгөрсөн жилийн амжилтаараа 2013 оны Монголын 10 байт боулингийн холбооны тэргүүн тоглогчийн алдарт төрсэн ийм туршлагатай тоглогч. Өнгөрсөн жил Оросын холбооны улсын Красноярскт нуусан дэлхийн цомын төлөө тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 24 тоглолтод 180-аас давсан дундаж амжилтыг үзүүлж дид мастерынхаа амжилтыг баттгсан ийм туршлагатай тоглогч байгаа. Содон доржийн хувьд бол өнгөрсөн жилийн үндэсний лигийн авраг шалгаруулах тэмцээнд 4 удаа төрүүлж 1 удаа 3 дугаар шалгалсан. Ингээд 12 тэмцээнээс 5-д нь эхний баримтад шалгарсан ийм үзүүлэлттэй яваа. Үндэсний лигийн тэмцээн дээд зэндаанаас гадна эрэгтэй сонирхчийн ангил гэж спортын цол зэрэггүй тоглогчид нээлттэй оролцож болдог ийм тэмцээн байгаа. Энэ ангиллын өрсөлдөөнд Жавагийн тоглогч Отгон Жаргал буюу Жак 3 тоглолтын нийлбэр дүнгээр 184 оноо авч төрүүлсэн байгаа. 2 дугаар харинд хүрхрээ багийн тоглогч Оргил. Энэ хоёр тоглогч бол өнгөрсөн оны 12 дугаар сар зохиогдсон Улаанбаатар хотын авраг шалгаруулах тэмцээний сонирхчийн ангилалд мөнгө хүрэл медалийн эзлэр тодорсон ийм тоглогчид. 3 дугаар байранд энэ удаагийн тэмцээнд бас амжилттай тоглосон Жавагийн тоглогч Алтан Гэрэл сонирхчийн ангилалд 3 дугаар байранд орсон байгаа. Эмэгтэйчүүдийн ангиллын өрсөлдөөнд спортын 1-р зэрэгтэй тоглогчдын хооронд гол өрсөлдөөн болж спортын 1-р зэрэгтэй тоглогч Халдсангийн Өлзий хорол төрүүлж Самдангийн Дэлгэр цэцэг 2 дугаар, Тэрвэгийн Дорж нэрмэг 3 дугаар шалгарсан. Энэ 3 тоглогч бол гуруулаа туршлагатай тоглогч. Өлзий хорол 6 дахь удаага үндэсний лигийн аваргаар тодорсон бол 3 удаа төрүүлж байсан Дэлгэр цэцэг 4 дахь удаага 2 дугаар байранд орсон. Дорж нэрмийн хувьд бол өнгөрсөн жилийн амжилтаараа 2013 оны эмэгтэй тоглогчдын чансааг тэргүүлж оны тэргүүн тоглогч болсон. Энэ удаагийн үндэсний лигийн тэмцээнд 3 дугаар байранд орсон. Ингэснээр тэрээр
4-р жилдээ зохиогдож байгаа үндэсний лигийн аврагч шалгаруулах тэмцээнд 8 дахь удаа 3 дуурайр за нийтдээ бол 14 удаа эхний 3 байр шалгарсан бас юм үнэс амжилттай эзэн болсон байгаа. За энэ тоглогч бол спортын 1-р зэрэгтэй тоглогч Жавагийн тоглогч Бямсрын байна. За энэ бол давхар пийн одоо гахаа үлдсэн байна. Энэ бол маш хэцүү. Яг чигээр нь одоо шийдэх юм бол давхраар нь унах, аль эсвэл эргүүлэхдээ шийдсэн тохиолдолд хажуугаас нь авах юм боломжгүй. За өмнөх одоо пийн дээр нингөө очих юм бол цаатлын гахаа заавал үлддэг. За энэ шийдэлтийг одоо шулуун шийдэлтийг амжилттай хийж спер үнэлгээ авсан бичлэгийг сая та бүхэн харлаа. За эдгээр шигшээ тоглолтод шалгарсан тоглогчид бүгдээрээ урьдчилсан тоглолтод одоо 3 тоглолт хийгээд ингээд шигшээ тоглолтод дахин 3 тоглолт хийж одоо 6 тоглолтын нийлбэрээр одоо эхний 3 байрын эзэд тодорсон. За ер нь боулинг бол 6 тоглолт бол тоглолтын дунджаар ялагчийг тодруулдаг зэрэглэлийн тэмцээнд. За энэ нөрмийн дагуу бол одоо 6 тоглолт хийсэн байгаа. За өөрийнхөө оноо жоохон сэтгэл дундуурлал байгаа харагдчихэв. За страйк бол жоохон бага унссан байна. За олон тоглолт хийхээр бас тамирчид ядрах юм тохиолдол бий. Оны эхний тэмцээн учраас тоглогчид бас бэлтгэл жоохон тааруу байсан байж магадгүй юм. За ингээд тогтмол одоо тэмцээн уралдаанд яваад ирэх юм бол одоо 1-2 тэмцээний дараагаас эхлээд тамирчдын дундаж онооны үзүүлэлт одоо эрс нэмэгддэг байгаа. За Монголын 10 байт боулингийн холбоо бол сүүлийн одоо жилүүдэд үндэсний лигийн аврагч шалгаруулалт тэмцээнээс гадна улсын аврагч шалгаруулалт тэмцээн, хотын аврагч шалгаруулалт тэмцээн, холбооны цом гэдэг Pro Master гэсэн томоохон тэмцээнүүд ингээд сар бүрийн үндэсний лигийн аврагч шалгаруулалт тэмцээн гэсэн тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж байгаа. За энэ бол хагас мэрэгжлийн тамирчид сонирхчийн ангиллаар бол болдгороо онцлогтой. За энэ жилээс эхлээд одоо Хүрхрээ брэнд манай үндэсний лигийн аврагч шалгаруулалт тэмцээнийг бүтэн жилийн туршид 14 оны туршид одоо ивент итгэхээр болсон манай боулин одоо сонирхчид тамирчдын хувьд одоо сайхан үйл явдал болж байгаа. Тэр нь шагналын сан нэмэгдснээр бас тамирчдыг одоо тэмцээнд орох боломжийг хангаж байгаа. Ер нь боулингийн спорт бол бас өртөө өндөртэй гэдэг утгаараа бас шагналын сан өндөр байх тусмаа тоглогчдын тоо бас нэмэгдэг ийм тал бий. За 158 оноор одоо 5 дахь тоглолтоо дуусгасан байна. За спортын дэд мастер содонд орж шийдэлтэй гүйцэтгэж байна. За 1 пийн үлдсэн амжилттай авч спер үнэлгээ авч байна. За одоогийн байдлаар 181 он авсан хамгийн сүүлийн 10 дуурын бонус шийдэлт. За энийг бүгдийг авах юм бол одоо 191 он авах боломж байна. За сүүлийн бонус шийдэлтийг за 3 пийн слэтэй 188 оноор одоо ээлж тоглолтоо сүүлийн 6 дахь тоглолтоо дуусгаж байна. За бид бол сүүлийн одоо 3 жил дараалаад үндэсний соёл амралтын хүрээлэн парк хаусын одоо боулинг төвтэй хамтран ажиллаж байгаа. Энэ дээр манай холбооны бүхий л тэмцээн зохиогддог. За сонирхчид маань ч гэсэн ер нь тэмцээн уралдаанд бүгдээрээ одоо ирж оролцох одоо энэ боломж нь бол нээлттэй байгаа. Сонирхчид тэмцээн бол нээлттэй явагддаг. За спортын цол зэрэгтэй бүх тоглогчид одоо лигийн тэмцээний дээд ангилалд ордог учраас сонирхчдын өрсөлдөөн бол одоо нэлээд жигд байгаа. За тэгээд 2 дугаар зэргийн болцол биелүүлсэн тамирчид дээдсэндээ шилжээд ингээд доороосоо одоо сонирхч тамирчид орж ирэх боломжийг бид бас бүрдүүлж байгаа. За ингээд энэ удаагийн тэмцээний одоо эрэгтэйчүүдийн дээд зиндааны дүн гарахад 6 тоглолтын дундаж 177-166 оноо буюу нийтдээ 1066 оноо авч BMX Tech компани тамирчин спортын 1-р зэрэгтэй тоглогч Сэнтхүүгийн Батчаргал одоо төрүүлж лигийн 4 удаагийн авраг Best Design компани тамирчин спортын дэд мастер содонд орж 169-50 буюу 1017 оноор 2 дуурайр. За Жавагийн тоглогч спортын 1-р зэрэгтэй тоглогч Бямсрын 161-166 буюу 970 оноогоор 3 дуурайрын шалгарсан байгаа. За Цэдэн Дамба одоо 3 дуурайранд орсон Бямсрынгээс одоо ганцхан онооны зөрөөгөр одоо 4-р хайранд орсон 969 оноо авсан дундаж 161-50. За тэгэхээр боулингийн спорт бол хэмжигдэхүүнтэй спорт. Одоо дэлгэцэн дээр яг оноо нь гараад ирдэг шудраг спорт. Тэр утгаараа одоо 1 онооны үндэс нэгдэг бол энэ.
Тэгэхээр тэмцээнүүдээр оноо тэнцэх. За тэгээд ганц 2 хоноогоор хожилцох ийм тохиолдол бол зөндөө байдаг. За сүүлийн нэг 4-5 жилд бол манай Сэдэн Дамбаа бол маш одоо бэлтгэл сайн эрчимтэй тоглолтыг үзүүлж байгаа. Өнгөрсөн жилийн тэмцээнд бол 3 удаа ихний 3 байранд орсон ийм тоглогч. За гэр бүлээр одоо боулингийн спорт тоглодог байгаа. За сая хотын аврах шалгаруулах тэмцээнд одоо гэргийн хүрэл медаль авч спортын 2 дугаар зэрэгтэй болсон. За өнгөрсөн жилүүд зохиогдсон гэр бүлийн лигийн тэмцээнд бас эхний 3 байрт одоо тогтмол шалгарч ирсэн ийм тоглогч тийм аа. За энэ 3 дугаар үе дээр за нэг би үлдсэн. За энд жоохон алдаа гаргалаа да гарын таталт жоохон ихтчлээ. Тэрнээс биш одоо нэг би нэг боломж байсан. За иймэрхүү зөвөр жижиг сажиг алдаанууд бол тоглолтын үед бол шүү гардаг. За бид бүхэн бас ESPN телевизтэйгээ хамтран энэхүү одоо боулингийн үндэсний лигийн хөрхрээ лигийн тэмцээнийг одоо үзүүлэх болсноор манай боулинг сонирхчид, тамирчид, тоглогчид маань өөрсдийнхөө одоо тоглолтыг сэнэр дэлгэцээрээ сонирхолж дээр нь одоо аль шидлэн дээр аль тоглолтын дээр ямар хөө алдаа гаргацсан байна гэдгээ бас харах боломжтой. За мөн одоо найз нөхөд гэр бүл хамаатан саднараа сууж одоо өөрийнхөө тоглогчийн тамирчны тоглолтыг үзэх боломжийг став хүнд бүрдүүлж өгч байгаамаа.